За өнөөдрийн одоогийн булангаар өглөөний цаа омлет хийж үзүүлье. Энэ омлет яг нэг онцлог нь юу гэхээр жирийн омлетнаас юугаар ялгаатай гэхээр бас л одоо эрүүл хоолны нэр төрлийг л нэмэгдүүлж байгаа. За тэгээд энэ ингээд 10 гурал байгаа. Одоо энэ бол хүрхрээгийн хөх 10 гурал гээд манай одоо говь алтай найз болормаа ингээд авчирч өгсөн байгаа. Тэгээд энийг нэмнэ. Ингэснээрээ бид нар одоо бас эрүүл хоолтын нэг төрлийг л нэмж гэн гэсэн үг. За ингээд хоёр өндгөө хийчихье. За ингээ хоёр өндөг. За энэ жоохон сүү хийчихдэг. Ер нь жоохон сүү хийчихнэ. За ингээд өндгөө сүүтэйгээ холиод ингээд. Тэгэл омлетаа нэг юм халбал хийчихд болд юм дөө. За нэг жоохон тусч. Ер нь энэ ховдын, говь алтай, завхан ер нь хөдөөнөөс ирж байгаа энэ 10 гурлууд үнэр гойтой байдаг. За ингээл болоо. Жирийн омлетэн дээр нэмээд за өнөөдрийн одоогийн буланг сонирхсан та бүхэндээ баярлалаа. Ингээд эрүүл мэнд бол хүний хувьд хамгийн чухал ингээ эрүүл хооллолт өглөөний хүрхрээгийн хөх 10 гуралтай омлетыг хийж үзүүллээ. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.